Тогны хүчтэй буурахад халаалт яагаад дулаан гаргах чадлаа алддаг вэ? 220 вольтын хүчтэй 10% буурахад халаалтын чадал ойролцоогоор 19% орчим болж багасах ба дараах байдлаар халаалтын чадал дулаан дамжуулалт буурдаг. Ийм үед халаалтын гадаргуу бүлээн мэт боловч бүрэн халаалтанд хүрэхгүй, өрөөний температур урд өмнөх шиг түргэн өсөхгүй. Термостатын заасан температурт хүрэх хугацаа сунснаар зарим хэрэглэгч халаалт ажиллаж байгаач дулаахан болохгүй байна гэж анзаардаг нь үүнтэй холбоотой. 220 вольтын хүчтэй унснаар халаалт гэлтгүй, бүх цахилгаан хэрэгсэлд доголдол үүсдэг, нэгдүгээр сүлжээний чадал ихсэх. Нэг сүлжээний шийдэнд холбогдсон айлууд нэгэн зэрэг их чадлын төхөөрөмж буюу зуух шарах шүүгээ халаалт цэргийг зэрэг ажилуулах үед цахилгаан шугамд гүйдэл нэмэгдэж хүчтлийн алдагдал үүсдэг. Ийм үед хүчтэй багасч хэрэглэгчийн залгуур дээр 220 вольтын оронд 210, 200, заримдаа 180 вольт болж ирдэг. Энэ үзэгдэл оройн цагаар өвөл хамгийн түгээмэл тохиолддог. 2 дугаарт тохиромжгүй кабель утас ашиглах, хэд нарийн диаметртэй утас, хол зайнаас татсан шугам, муу чанарын холболт залгуур зэрэг нь бүгд утсан дотор эсэргүүцэл үүсгэж хүчтэй ууруулдаг. Хүчтэй уналтыг хэрхэн багасгах вэ? Хэд ачаалалтай үед олон төхөөрөмж зэрэг ажилуулахгүй байх, хүчтэй тогтворжуулагч ашиглах, богино хангалттай том диаметртэй утас ашиглах, холболт залгуурыг чанартай байлгах нь хүчтэй унахаас хамгаалах боломжтой.